За. Зодлал энийг хасаарай. За сайн байцгаана уу? TNT подкастын 4-р дугаар эхэлж байна. Тэгээд миний би зүгээр болсон, хоолой зүгээр болсон. Тийм байна. За. За сайхан шинсэн үү? Сайхан шинсэн үү? Аа манай цагаан сарын дугаар эхэлж байна. Цагаан сар ч гэхдээ бас миний хувьд л бас өргөн дэлгэр болсон. Тийм байна. За айл их хийсч алтан гих цуглуулгууд аяар. Сонин сайхан цагаан сараар их бууз идв. Цагаан сараар энэ жил маш их бууцтлээ. Бууз идсэц салаад ч гэсэн нөлсөн. Нөлсөн багтай. Гэтэ айгуус нөө била буузнаас удахгүй мөлий. Тийм. Идэл. Тэгэл айл болгонд оронгууд бууз амар гоёмттай. Тэгэл гэртээ ингээл баг өглөө өдрөө орой бууз байгаа штэ. Баахан бууз хийсэн ч одоо тэрийг ингээл цагаасараа л идэж дууссан штэ. Идэхгүй болохгүй юу? Тийм, тэгсэн хэрнээл тэгэл заастаа буузнаас залхах чинь да гэж бодсон хэрнээл айлд ороод бууз чигнээл яхад амар гой санагдал. Тэгэл идэл байгаа байхгүй. Нэг айлд орлоо. Бууз идлээ. Тэгсэн чи тэр айл 800 бууз хийсэн. Тэгтээ дунд нь Азийн нэг бууз байгаа гэж байгаа байхгүй. Тэгсэн чи тэрийг манай нөхөр идэж тарлаа. Харин тийм багийг сториг харсан. Хамгийн сүүлд ингээл за ганцхан бууз идчихээл. Нүгээрөө гэсэн чи додсыг заасгаад ирсэн. Тэгээд амар сайн заяа. Тийм, тэгээд амар санамаас ингэсэн. Тэр нөгөө бууцсан дотор нь 1 франк байгаа байхгүй юу? Тэгээд Азийн бууз суусан хүн тэгээд 40 франк бас бэлгэлээ. Ямар гоё. Тийм. Тэгээ нэмэгтэй гараад айлбасан. Тийм, багч штэ. Тэгсэн ш нэрээ гоё шүү. Нэг тийм юм тохиолдсон ш нэрээ санин гэвэл. Гоё язтай. Энэ жилдээ гоё язтай байх нэ тэгвэл Тийм, тэгж бэлгшээдэг штэ тэ. За өнөөдөр тэгвэл гурлаа юу ярих вэ? Хоёрд бодсон юу вэ? За өнөөдөр болохоор бид гурав нөгөө юуныхаа Франц Швейцарт нөгөө гадагшаа ирсэн түүхээ тэл үргэлжлүүлээд жоохон ярьдсан юм л гэж бодож байна. Тэр дундаа гадаадынхаа ер нь хэр луурчд вэ те. Одоо монголчууд бол угаасаа монголчуудаа мэдчихэж байгаа шүү дээ. Яа одоо ямар аргаар луурцдаг яадаг гэдэг мэдж байгаа. Харин гадаадууд луурдуулж исэн түүхээ л хуваалцъя гэж бодож байна. Эхний партнер дээр. За тэмүүхээ юу төхөөлж байгаа хэрэг надад би болохоор нэг арнагт болж исэн болохоор юу яасан энд нөгөө байр болох аягүй хэцүүдэг. Ялангуяа Швейцарт жоохон хэцүүд юм шиг л. Тэгээд нэг байрны зар хараад яг нөгөө хугацаанд тулсан байрнаас гарах хугацаа тулсан. Тэгээд Facebook-ийн marketplace дээрээс зар харж байгаа байхгүй. Групп байсан бахад нөгөө нэг байр түрээслүүлнэ гэсэн групп байсан. Тэгээд тэр групп руу н ороод байрны зар харж байгаа нэг залуу руу зургийг харж агаад энэ байрыг чи сонирхож байна ингээ үзэж болох уу орж болох уу гэдгсэн чинь бодлохгүй яах вэ гэж өөдөөс амар илдэг бичээл. Болно одоо чи хизээж үзгүй маргааш ирж үзгүй гэхээр нь би тэгээд би маргааш өглөө очие гэдгсэн чинь үгүй чи орой үрдэр гэдэг хэлсэн байхгүй. Тэгээд яагаад орой гэдэг юм болоо гэж жоохон гайхаад тэгтээ нөгөө нэг жоохон бас санаалж байгаа шүү дээ. Олигтолч байдэ гэж бодоо. Тэгээд орой хүрээдэр гэж. Тэгээл за гэд тэнийг оройн хоржиж үзсэн. Маргааш оройн жилөө тэрний маргааш оройн жилөө ээжтэй хамт очиж үзээд. Тэгсэн чинь би болохоор нөгөө өмнөх байрнуудад болохоор ингээ орохоор дандаа нэг юм уу хоёр тавилган байж идэг. Эсвэл одоо ингээд зургтын тавирын ч юм уу эсвэл буудангаа ч юм уу үлдээсэн байдаг. Яг тэр чинь хүн өөрийнхөө байрыг төрөслөж байгаа шүү дээ. Тэрнээс ингээд огт тавилгагүй хов хоосон тийм байранд юус орж үзег байхгүй. Тэгээд орсон чинь бүр ямар ч тавилгагүй бүр тогчгүй байсан байхгүй. Тог байхгүй, ус нь гарахгүй. Тэгээд асуугаад энэ тог нь яга байхгүй гэсэн чинь засвар хийж байгаа. Тэгээд нөгөө хүн амьдрахгүй байгаа болохоор тогийг салгацсан байгаамаа. Тэгээд танах руу орно гэвэл одоо өмнөө маргааш тогийн залгаад өгчин. Усан ч гэсэн яг адилхан ингээд. Тэгээд ороход бүр ямар ч тавилга байгаагүй. Яг нөгөө хөргөгч байсан. Тэгэл болоо. Тэгээд тэгээд яг очиод үзэн чинь хотын төвтэй ойрхон. Тэгээд нөгөө нэг богоны стейшн штэ тэрнээс амар ойрхон байсан. Тэгээд энэ манай ингээ ажилтаач ойрхон юм байна.
Тэгээд ингээд төвдөгөөч орох юм байна. Тэгээд тэр хавьд бас сургуулийн хүүхдийн сургуулиас амар чухал байгаа юм чи. Тэгээд хүүхдийн сургуулийг нь асуусан чинь ойрхон 2 сургуулисан. Гэтэ нэг сургуулийг нь болохоор би нөгөө гадаа нь хүүхдүүдэд цэцэрлэг дээр нь тоглуулсан болохоор амар гой сургуулиас байхгүй. Тэгээд за энэ сте гой сургууль. За тэгвэл энэ сургууль руу оруулах юм байна гэд тиймэрдүү юм хүн бодвол тэг хизээ оржлох гэсэн чинь 2 руу 3 хоногийн дараа орж болно. 2 руу 3 хоногийн дараа энэ байрны одоо засварын тусна нөгөө хан мааныг нь бодог гэсэхгүй. Тэгээд ханыг нь бодно. Тэгээ нэг юм галтгооных нэг цонх нь жижигхэн дээр цурц байсахгүй. Тэгээд энийг нь бас бид нэр сайлж өгнө. Тэгэхээр 2 руу 3 хоногийн дараа та нэр дэлгүүрээ авчих. Тэгтээ тэрнээс өмнө та яг гэрээ хийх хэрэгтэй гээд. Тэгээд гэрээ хийн гэхээр нь тийм үү гээд. Тэгээд тэр залгуулга ингээд амар ихтгэлтэй ярьж байгаа байхгүй. Яг хүний итгэлийг ингээд баахаа. Тэгэл би ингээд гайхаад энэ яг чиний нэр дээр байдаг байр юм уу? Чиний бичвэрэнтэй үзье гэлэхээр бичвэрэнтэй үзүүлж байгаа. Энэ миний байр биш. Миний дүүгийн байр. Манай дүү нөхөрт гараад явцсан. Тэгээ би дүүгийн байрыг харж үлдсэн. Гэхдээ бид нэр ингээд сар болго ингээд байрны мөнгө төлөөд иж чадахгүй. Тэгээ нөгөө буцаад режид өгчих гэхээр буцаагаад авахаар өндөр үнээр аавна гэд. Тэр чинь улсын байр юм уу те? Улсын байр гэж хэлсэн байхгүй. Тэгээд буцаад өгөөд буцаад нөгөө режигээс нь авна штэ. Тэгэх юм бол өмнө өсчин ягаад тэр нь хотын төвд байрлалтай байрлахаар гэж хэлсэн байхгүй. Тэгээд өө тийм үү за гэд. Тэгээд 1 сарын барьцаа аваад тэгээд 1 сарын төлбөр аавна гэжсэн. Тэгээд тэр байрны төрөөс нь 1800 1900 франк байсан. Тэгээд 2 сар их гэхээр чинь ингээ бараг 4000 франк болчих жоохоо. Тэгээд за окей гэд. Тэр залуу ихний өдрөө ямар ч мөнгө төгрөг юу ч хэрэггүй. Тэгээд за тэгвэл 3 хоногийн дараа болоод төлхөр аавь гэд. За тэгээд 3 хоногийн дараа чи надад мөнгө өгч гэд. Тэгэхээр би за тэгээд тэгээд тэрний маргааш оройн над руу гид чатчихж байгаа байхгүй юу. Би ингээ чамтай ярилцах гэсэн юм а чи завтай байна уу гэд. Тэгэхээр би завтай байна гэд. Тэгээд байрны хангаада дахиад очиж уулзаад тэгсэн чинь тэгж хэлсэн байхгүй. Засвар оруулах гэсэн чинь мөнгө дутчихлаа. Тэгээд дээрээс нь ингээд бас өөр олон хүмүүс ингээ орё гэд гуугаад байгаамаа. Тэг чи ингээ чамд хэрэг боломж байл чи ингээ 1000 төгрөг төгчтэй би чамд төлхөрөө өгчий гэж хэлсэн байхгүй. Тэнгүүт нь би тийм үү за тэгээ гэд нөө надад төлхөрөө өгье гэж байгаа болохоор ягаад тэр нөө эн чинь бүх байрны ч улсын байр гэдэг тийм нөө нэг хэн төлхөртэй байдаг шүү дээ. Тэгээд би итгэчихэж байгаа байхгүй. Тэгэл за окей тэгээд тэгээ маргааш өглөө уулзаад мөнгө өгье. Тэг гэртээ ч бас ярилцаж байгаа шүү дээ. Нэртэйгөө ээжтэйгээ ингээл хүмүүстэй ярилцаал гэсэн чинь ээж болохоор бүр яг ингээд бас итгэсэн надтай хамт очиж үзсэн болохоор айгуу гоё байраасан. Тэгтээ зөв уус айгуу гоё байраасан гэх нэг хамгийн дээд давхарт тэмүүтэй нэг дотроо нэг юм пишн тэгдэж шүү дээ. Тийм. Ил зүхтэй. Тийм. Тэгээ тэнцэнэ шууд ингээ галмал төлж болдгоо юм бол тэгээд би чи балконтой манай өмнө амьдарчсан байр балкон гэсэн юм. Тэгээ балконд болохоор нь би хөөх ямар гоё юм бэ гэл амар итгэсэн тогтолцсон. Бараг энэ чинь ороод тавина энэ чинь юм тавина амар төсөлсөн. Тэгээд маргааш өглөө уулзаад мөнгө авъя гэд. Тэгээд маа нөхөрлөж хуулаацсахгүй. Үгүй яахын наа чи нэг л сонирн байна да. Би бас очиж уулзахтай юм шүү гэ. Тэгэхээр би гүйстэй зүгээр хийсэн заа юм аа. Тэгээ тэрнээс олж жоохон маргалдаад. Тэнгүүтээ маргалдаж яснаа би өөрийнхоороо шийдээд маргааш өглөө нээжтэй хамт очиод 1000 франкаар бэлнээр нь барьж очиод тэг гэрээ хийж өгнө гэж байгаа байхгүй. Тэнгүүт нь бас итгэж чаж. Тэсэн чи гэрээ гэсэн чи зүгээр бичгийн цаасан дээр гараараа өөрийнх нь нэр ус мөсөө бичээд тэгээ тэрийг 2% мөв бичээд тэнгүүтээ би ингээ 1000 франк авсан үнэн гэж бичээд тэгээд би нөгөө ингээ принтер байхгүй болохоор хэвлж авчиж чадсангүй. Тэг би чамд 2 цагийн дараа уулзаад би чиний мэдээллийг ч гэсэн авч би тэг бүгдээ чамд аваад гэдэгсэн. Тэгээд надад ингээд 2 төлхөр байгаа. Би чам нэг нь өгчий. Нэг нь бол надад байж ягаад тэр засар орно. Тэг нэг төлхөрөө өглөө. Тэгээд би нэг төлхөр аваад хаалгын онгоолгож орж үзлээ. Онгойч юм. Тэгэл за гэд. Тэгэл мөнгө өгчөөл. За баяртай 2 цагийн дараа уулзаад. Гэхдээ 2 цагийн дараа над руу эргээд холбогдъё гэж байна шүү нөгөө гэрээгээ бариад. Тэгсэн чинь холбогддгүй. Гайхал яана гэл айгаал. Тэгсэн чинь би өөрөө залгаад яасан бэ юу болсон бэ гэдгсэн чинь за би чамд 2 хоногийн дараа төлхөрөө өгтөө гэрээг авчдаг гэв. Тэгэхээр би за нэр төлхөр байгаа юм чинь яах вэ гэж бодоод. Тэгсэн чинь айгүй сайн тэрний маргааш нь манай хот амарч ирсэн өдөр байхгүй юу? Сургууль амарч ирсэн. Тэгээд өсөө өдөр ирсэн тийм. Тэгээд би гадуур салхилж агаад тэр нөө байрны төлхөр зүгэнд явчихсан байхгүй. Тэнгүүт нь би хүй нэрийг хүүхдтэй одоо орох байгаа байр үзүүлээ гэд нөхөртөө явж. Тэгсэн чинь манай төлхөр за тэгээд автобусны буудлын дээр буугаад нэг буудлын модалж өглөө энэ буудлын руу алхаад очиод тэгээд
яг байрлалгаа ингээл орж байгаа байхгүй. Яг ингээл орохгол орсны алга татсан чи яг нэг хүн надтай зэрэг хаалга татж байна. Тэр чинь яг манай үтэй чи зумс манай үгс нэг арай нэг ах бах нэг хүүтэй. Тэг ингээл хаалга малга ингээл ороод тэн чи тэр яаж давхартай хоёрхан айлтай айлаас байхгүй. Орцтой биш ээ. Тэг хоёрхан айлтай байр байсан байхгүй. Тэгээд давхартай штэ. Тэгээд тэр чи хитэн давхартайлаа. За давхрын сандгийн ямар ч гэсэн нэг давхар дээр дарлаа да. Тэгсэн чинь нөгөө гар чи над руу хараад байна. Тэр би бас ингээ гайхаа хараад баг гэсэн энэ одоо яах ч юм бол гэл. Тэгэл би бас дотор жоохон түг гэл эхэлчихэж байгаа юм чи. Яа тэр давхарт хоёрхан айлсан. Тэгээд нөгөө яг байр үзэж хахад тэр хаалганы өмнөх хаалганых нь аль цагаан арьстай хүмүүс байхгүй. Тэнгүүд нөгөө залууч хар арьстай хүмүүс байхгүй. Цагаан арьстай эмэгтэй хүн тэр хаалганы бидний байр үзэж хахад онгоолгоод ингээ гэрлэг орж мороод. Тэгээ би за энэ ямар сони гэж ядаа. Тэгсэн чинь би төрүүлэл лифтнээс буугаал яг лифтний хажууд л хаалгатай заяа. Тэгээд лифтнээс буугаал түлхүүрээ ингээд цүнхнээс аваад тэгээ ингээд түлхүүрээ тэгчихсэн чинь нөгөө залууч ингээ гайхснаа чи энд амьдрт юм уу гэж хавтыг. Тэгээ тэр залуу англиар ярихгүй заяа. Францаар миний үз ингээ яриад байхгүй. Тэгээ би үгүй би энд амьдртгүй би одоо энэ байрлал ингээ нүүж орох ч юм гэдэг байхгүй. Тэгсэн чинь би бас гэж хавтыг. Тэгээд тэгээ хоёр тал хоёулаа жоох хүүхдэд агуулсан. Тэгснэ хоёулаа түлхүүртэй. Хоёулаа түлхүүртэй заяа. Тэгээ тэр түлхүүр нь хоёулаа орж байгаа. Тий яг түлхүүрээ хөвлүүлсэн л та тий. Тэгэл бүр ёо гэл тэгэл багийн шууд ингээл манай хуваарлал хэлчих. Би чамд хэлсэн биттэй. Чи ийм найдваргүй юм ийм чи ийм хариуцлагагүй гэл намайг. Одоо хүүхдэд агуулаад ирсэн гэд. Тэгээ нөгөө залуутай чи ингээд ярилцаад ингээд францаар англиар ингээд транслейтдэл ингээд ойлголцох гал тэгсэн чинь тэр залуу болохоор бүр 2000 франк өгсөн заяа. За би ч авах гайгүй байхгүй. Тэр залуу болохоор гэхдээ байрныхын мөнгөнд 2000 зөвж хэлсэн мөлий. Тэгээд нөгөө байрныхын 1 сарын нөгөө нэг юу өгч тий барьцаагаа ч юм уу өгчих. Тэгээд дараа нь юу байх та одоо 2 өдрийн дараа ч л бас адилхан надад хугацаа хэлсэн байхгүй. Тэнгүүтээ үлдсэн мөнгө өгч гэж хэлсэн мэл. Тэгээ нөгөө залууч юмс хүүхдэд үзүүлэх гээд ирсэн. Яг бид тэр яг адилхан зорилготой заяа. Би бэрүүгээ хараад тэгсэн чинь бит хоёрын нэг амар алдсан юм болохоор хоёул тэр залуу руу зэрэг залгаад зэрэг мессежчээд байрандаа ингээд ирсэн чинь ингээ энэ дахиад нэг хүн байж энэ ямар учиртай ингээд мессежчээд залгаад тэгсэн чинь шууд тэр залуу уцаа салгаад алхуулчих. Тэгэл зүгээр нэгэн залгаад барьж авах хэрэгтэй лээсэн. Тий нэгэн залгангуудаа байран дээр ирсэн чи хаалга онгодгүй ч юм уу эсвэл одоо юу гэдэг чи хүрээ дээрш нэг юм асуух гэдэг цонхны өвдөрсөн байж гэдэг юм уу тэгж хэлээ тэрийг барьж авах хэрэгтэй байсан мөлий. Гол нь нөгөө тэр залуу англиар ярьдгүү би францаар ярихгүй шүү дээ. Тэнгүүт ойлголцохгүй. Тэрнээс ингээд тэр монгол хүмүүсээс хөөе зэрэг залгаж болохгүй тий ингээд ярьж барьж авах надад ч ингээд тих байсан юм л. Тэгээд нөгөө залуу уцаа салгаалга болчих. Тэгээд үгүй уцаа салгаагүй юм. Тэр чин тэр нөгөө францаар ярьдаг залуутай яриадсан байхгүй. За би 30 минутын дараа очлаа. Тэгээд наа чи очоод асуудлыг чи шийднэ биднэ гээд. Тэснэ та нар буруу ойлгоод энэ нь бол арнак биш юм шиг хэлцэн. Бүр амар тэр залуу ингээ битсэн мессеж чи надаа ингээ харлаад байгаа байхгүй. Тэгэл 30 минут хүлээлээ. Байхгүй. Юу гэж ирэхгүй шүү дээ. Тэгээ дахиад 30 минут байхгүй. Бүр сүлдээ өлсөөд. Доорнээс дэлгүүрлөө орж юм авч идээд. Зэлэн бас ингээд цангаад байна гээд. Тэгээд дэлгүүрлөө орж ус мус авч өгөө. Тэгээд зэлэн сүлдээ уурлаад явмаар энэ гэртээ харъя. Энэ муухай газар байна гээд. Тэр нөө ямар ч тавилга мөвлөгөө хоосон байраа болохоор. Тэгэл нөгөө залууч гисэндээ. За би явлаа. Би цагтаад хэлнэ одоо. Та хоёр надтай хамт явах уу гэдэг нь бит хоёр үгүй бит хоёр юм чи хүлээж ийгээд тэгээд тэр залуу болохоор бит хоёртаас ерөнгээл хэлсэн байгаа шүү дээ. Тэгэл хүлээгээд тэгээд угаас бүтэхгүй мэлээ. Тэгээд тэр залууч явсан тэгэл дараа нь бид гуравч явсан. Тэгээд тэр залуу руу өчнөө залгасан өчнөө мессежсэн тэгэл алхуулсан. Тэгэл байхгүй. Тэгээд тэр залуугийн фэйсбүүкийг орж ухаж үзээд тэгсэн чинь баахан тим яг өөрийнхөө үндэстэнтэй адилхан үндэстэн хүмүүсээс Косово хүмүүс. Косово залуус. Тэгээ баахан Косовотой найзууд. Тэгээ тэр Косово найзууд рүү би бүгд нөрөө найзуудтай явж бүгд нөрөө бичиж чи энэ хүнийг таних уу энэ хүнийг таних уу гэд. Тэгээд нэгнээс чар хэрэггүй л тээ. Тэгээл өөрөө би ямар энийг одоо олох арга байна гэд. Тэгээ нөгөө хартаага байх холбоотой нөгөө харчин цагтад авч өгсөн. Тэгээ би тэр бас бүртгүүлсэн юм байхгүй ингээд надаас гадна дахиад нэг хүн байгаа гэд. Тэгээд л өнгөрсөн дөө ер нь тэгсэн байна. Тэгээд олж авч чадсан уу тэр тэр чи одоо жилийн өмнө баг тий жилийн өмнө тий
бараг жилийн өмнө гэхгүй яг жилийн өмнө болоод тэгээд саяхан одоо цагдаад баригдаад шүүхээр ороод дууссан. Одоо ингээ 3 сараас эхлээд надад одоо энэ сараас гэсэн үг шүү дээ. Энэ сараас эхлээд надад нэг 1000 франк юмаа нэг сард нэг 50 франк орчлоо төлөөд тэгээд дуусгана гэдэг шийдвэр гарсан байл. Зэмэрч байсан мэрэгдэж тэ. Өө тэр тэгсэн чинь заа юу амар. Би биш. Зөвхөн тэр хар залуу биш. Өчнөө олон хүмүүсийг ингээд хулигдсан заа юу. 60,000 франкны юутай гэсэн. Зэллээ хийсэн. Тэгээд сонин мань дээр гарсан мэн. Оо за. Гэхдээ энтхийн тэр нөгөө нэг хар залуу болохоор надруу ингээд шүүх хурлуулж байгаа зураг мөр ингээд явуулж байгаа байхгүй юу? Амар сонин бол тийм шиг л шүү дээ. Би ингээд гайхсан нэг юм жижигхэн юм газар заяа. Тийм юм жижигхэн газар ингээд нөгөө харчин нэг залуутайгаа суудсан. Энэ манай өмгөөлөгчл гэдэг ах шиг байгаа заяа. Тэгэл нөгөө төтөгөө суудсан нэг юм жигцэлсэн газар сууж мууц. Би тэгээ ямар сонин шүүх хурл вэ гэд. Им жижиг хэргийг бас нөгөө арай тэгтгээж мууддаг. Ямар ч юм тэр залуу тэгээ баригдсан. Үүдгүй юм байсан. Тэгээ тэр бол сууж мууггүй л Швейцараас гарч болохгүй яаж болохгүй гэсэн юм аваад ирсэн баг л та. Гомоо зүудэх ч юм уу хөлөндөө. Тэр нөгөө орчуулга хийжсэн охноос бол сонсон л доо. Тэгсэн чинь тэр залуу болохоор юу яасан гэсэн. Суухнаас суусан гэсэн. Одоо шоронд байгаа л гэсэн. Тэгээд тэр яаж бирсэн бэ гэсэн чинь нөгөө надад үзүүлсэн бичгээр юм дээ шүү дээ. Тэр нь бол яг ориг бичгээр юм байсан мөлий. Гэхдээ хугацаанд дуусчихсан байхгүй юу? Хугацаа нэг сар марын мэлээ дараа нь дуусгаар байсан. Тэгээ би харчаад энэ хугацаагаа ингээд бичгийг ингээд сунгуулах таа бахтаа гэд. Тэгсэн чинь тэр залуу Косово руу явчаад буцаад ирээд тэг хил дээрээс баригдсан мөлий. Тэгээд нутагтаа очиж одоо бодвол тэр мөнгө төгрөгөө өрчээд ч юм уу те. Тэгэл ирсэн баг. Тэгээд бичгээр сунгуулах сайн ажилтдаг л та үсээ тэр тал дээр те. Бичгээ сунгуулах гал ирсэн юм байна. Тэгсэн баг. Би бол тэгээд баригдсанд нь бол баярлсан. Яагаад үгүй амар хямарж байгаа шүү дээ. Би нөгөө байрнаас тэгсэн чинь бас амар тэнгэн байрныхаа нөгөө гарны хэлсэн. Тийм тэр гол нь нэсэн шүү дээ. Тэрэн дээр бүр өстэй яа бүр амар тэр нөгөө гарчвал ямар ч байрг болчихно тэгэхээр чи бүр хэцүү шүү дээ. Тэгээ шууд баг годом гарах. Тэгээ танаа байрны эзэн чинь гол нь ямар ч арга байхгүй гар гэдсэн тий. Ямар ч арга байхгүй үгүй бид нар дараагийнхаа үнийг олсон чи биднээс гарна гэж хэлсэн. Тэгээ яачих би нөгөө сарын өмнө биш. Яг тэр байраа олонготой шууд 10 хоногийн өмнө гэлүү. Би ингээ гарахаар ч юм болчихлоо гэж дэлжганцсан. Тэнгүүт нөгөө хүмүүс ч юм мэдээж надад гомдцсон ууралсан байгаа шүү дээ. Тэгээд үгүй гэд эхлэх гүрээгээд. Тэгээд нилээн сайн гуйсан л та тэгэл гуйгаал тэгээд ашгүй дахиад байраа сунгасан. Тэрнээс өшөөл яг тэр хүмүүс бол бид гурыг үгүй гар гэлтгсэн бол тэгэл дуусаа шүү. Тийш. Амар хэцүү нөхцөл байдлаараа. Тэгээд шүн уйлаад 2 өдөр шүн уйлаа. Тэг ингээ нөхрийнхөө зэрэг харж Гэсэн тогтаал. Амар том тухай гаргаад явсан тий. Асуухчгүй. Эсэргүүцээд ахт нь бүр зөрүүдлээд очиод хийцэн тий. Тий. Наа чи нэг сонирн байна да гэж тэгсэн чинь үгүй би мэдчихээн гэл ээжтэйг нь хэлэл авч л өгсөн. Тэгэл ээж бас өөр хэмд уйлсан баха аюул тайван. Ээжээс амар хэцүү сэтгэл зүйтэй болсон. За надад бол би энд болохоор нэг удаа цүнхээ туулахад алдчихсан. Тий. Тэгээ саяхан шүү дээ тий. За тэрийг ярина. Тэрний өмнө болохоор би аягүй сонио. Ерөөсөө намайг хулигтна гэж бодоогүй хүнд хулигтуулсан. Тэрний юу гэсэн чинь одоо Франц чинь ингээд юм цахилгаан түгээдэг юм хэдэн хувийн компаниуд байдаг байхгүй. Ер нь бол хувьчилсан л байхгүй цахилгаанаа. Тэгээд одоо NG одоо тэгээ бүр зөндөө бол юм гарчсан. Total Energy ямар юм лээ Эни чөлөө ингээд зөндөө олон тийм цахилгаан газ худалдаалдаг тийм компаниуд байдаг байхгүй юу. Тэгэл тэд нар ч мэдээж хэрэглэгчтэй ингээд өөрсөндөө татах те бүхэл аргыг хэрэглэн штэ. Тэгсэн чинь би тухайн үед болохоор EDF гэдэг Францын одоо тийм тэр EDF баг үндэсний юу гэж магадгүй. Улсынх. Тийм улсынх гэж магадгүй. Тэгэд би EDF-ийн цахилгааныг хэрэглэдэг гэсэн байхгүй EDF-тэй гэрээтэй. Тэгээ байжсэн чинь NG гэдэг EDF-ийн дараа 2 дугаарт ордог том компани. Гэтэ NG бол хувийнх баг. NG-гийн ингээд хүмүүс айгүй их айлуудаар явж ингэж нөгөө хэрэглэгчдийн татдаг одоо өөрснөө лүгөө уруулах арга хэрэгэлдэг гэх юм уу. Тэ одоо тэд нар чи илүү хямдхан үн санал болгоно. Хямдхан үн нь одоо 3 жилийн хугацаатай ч гэдэг юм те ингээд ийм маягаар айгүй их санал болгодог. Тэгээд тэгсэн чинь манай хаалга энийг өдөр NG-гийн хүнд өгшлөө. Тэгээд тэгснээ тренжигийн хүн ингээд за ингээ манайх ингээд айгу EDF-ийг бодвол ийм давуу талтай тэгээд хямдхан цахилгаан яа хэрвээ та манад ингээ орох юм бол 3 жил ингээ цахилгааны чинь өсөхгүй
гэл. Тэгэлсэн чинь би айгүй үнэнч зангаа гаргаал. Үгүй би одоо ингээ манайхаа үдээвтэй гэрээтэй айгүй зүгээр байгаа. Тэг ямар ч проблем байхгүй. Тийм амар үнэтэйч түлдэхгүй. Тэгээ надад болж байгаа учраас би үдээвтэй гэрээгээ солихгүй болохгүй гэл. Ингээл нөгөө хүмүүсийн чинь явуулаа л л. Тэгсэн чинь ингээл нэг өдөр манай хаалгыг дахиад нэг хар залууд өгч чинь. Тэгснээ надад бид нар ингээд би ÖDF-ийн одоо яг миний хэрэгэлдэг компани гэсэн үг шүү дээ. Хүн байна. Тэгээ манай өрсөлдөгч компани буюу NG-ийн хүмүүс ингээд айлуудаар яваад, манай хэрэглэгчдээр яваад, тэгээ ингээд хүмүүст ингээд уруулаад байна. Тий, уруулаад байна. Хямдхан 3 жил өөрчлөгдөхгүй тарифтай амтэр гэдээ уруулаад байна. Тийм болохоор бид нар хүмүүсээ алдахгүй тулд бид нар бас ингээд одоо хүмүүстэйгээ уулзаад ингээд уулзалтыг явж байгаа гэдэхгүй юу? Тэгсэн чинь би өстэй амар харин тийм ээ над дээр ч гэсэн ирсэн би тэгтээ айгүй үнэн ч үлдсэн бараг өөрийгөө рекламдал тий. Тэгээд тэгснэ тийм би бол ÖDF сэтгэл хангалуун би ÖDF-тэй гэл үлдэн гэсэн. За гэл. Тэгснэ за та тэгээд одоо энэ одоо ингээд бүглэг хуц гаргаж ирээд энийг ингээд бүгэлчих. Тэгээд би энэ болохоор ингээд одоо нөгөө гэрээгээ чинь 3 жил ингээд нөгөө хямдхан үнээр нь барих юм юу байгаамаа. Тэг энийг ингээд бүглөөд өгчих гээд. Тэгээ би чинь тэнцтэй хамаг юм бүглөө заяа. Би ч гэж би бүх ингээл нөгөө мэдээлэл юм аа өгөл би бас өөрөө ингээд жоохон тэр үед ягаа би залуу байсан л да жоохон байсан. Тэгээд ингээд нөгөө юм одоо ÖDF-ийн хүн гээл тэр чинь надад нэг юм карт мартаа харуулж байгаа. Гэтэ нөгөө яг ингээл бас нөгөө тим одоо карт харуулад хулигтана гэж бас бодохгүй шүү дээ. Тэгэн гол би ингээл нөгөө хамаг юм мэдээлэл өгөөл ингээл бичээл ингээл за тэгэл нөгөөдөг чинь за хаста та хаста ÖDF-т ингээд үнэнч байгаад би баярлалаа гэл нүү чи явсан. Тэгээ байжсэн чинь ерөөсөө баг тэр өдрчлөө маргаашинчлөө гинт тим захиа ирж байгаа байхгүй. Энжид баг ирсэн баярлалаа. Гэтэ эхлээд нэр ÖDF-с захиа ирсэн шиг санагдчихэв. Баг зайлараа гэсэн захиа яваад. Таны гэрээ ингээд таны хүсэлтээр цуцлагдлаа гэсэн юм шиг байна. Тэгээд би гайхаад үгүй би цуцлаагүй штэ юу болоод байна гэсэн чинь би аль хэдийн NG-тэй бүр гэрээ мэрэт болсон. Тэгээ үүнээс хойш үргэлжлүүлээд та ингээ NG-тэй гэрээ явахны гэд. Тэгээ би тэр үед ингээд би арнагт туснаа мэдэж байгаа байхгүй. Тэгээ би бүр тэгж одоо олгтуулснаа л. Олгтуулснаа. Тийм одоо яг надаас тэр мөнгө төгрөг салгаагүй л те. Тэгээд яг ер нь бол миний хувьд нөхөө өөрчлөлт байхгүй. Зүгээр цахилгааны компани л өөрчлөгдсөн. Илүү өндөр үнэтэй болсон юм байхгүй. Гэхдээ зүгээр ингээд нэг айгуу тийм би болохоор айгуу тийм хулигтуулсан мэдрэмж аваад. Уус тэг хулигдсан байхгүй. Одоо жишээ орж ирэнгүүтээ 3 жил ингээд манай ингээд компани биш таны ингээ уруулах гад нөгөө компани хүмүүс ингээ яваад байна. Тийм яг өөрийнхөө хийсэн үйлдэлийг яг ярьж байраад тэр чинь амар муухай байгаа байхгүй. Тийм ер нь бол надад шууд худлаа ирчихэж байгаа байхгүй. Тэгээ би дараа нэгэн жирүү залгаж хэлсэн би бүр зүүр дагамж. Тэгээ би танаа хүмүүс чи хаашаа ингэж худлаа ярьд юм уу? Хүмүүс ингэж хуурд юм уу? Ямар муухай юм нэ гэсэн чи тэр үн жоохон нэг тоохгүй тэгэл тийм юм уу гэл ингэсгээл өнгөрөөж ирсэн. Юу ч хэлэхвдээ те тэр чин тэр хүмүүст ч одоо нэг олон хүн олж ирэх юм бол одоо урамшуул гэсэн байгаа шүү дээ. Тэгэл нөгөөдөл нь баг хэрэгэлдэг бүх арга хэрэглээд за нэгдүгээр тэнглээ. Тэгсэн чинь дараа нь NG-тэйгээ бит хоёр гэрээтэйгээ ингээ өргөжлүүлээд бас нэг ганц 2 жил өнгөрсөн байсан чинь Total Energy илүү бас нэг өөр гэхдээ NG-гээс өөр хүн заяа. Нэг залуу. Буржам мөрсөөртэй зүгээр шар залуу. Ингээд би NG-гээс явж гин. Тэгснэ би одоо ингээд яана гэд манай ингээд гэрт орж ирэнгүүт ингээд яван дээр бүр суудсан заяа. NG гэсэн чинь яг нэг пайц нь болохоор Total Energy гэсэн юм тийм тийм. Ингэсэн. Тэр би NG хүмүүс гэсэн чинь орчихгүй чи надад пайцыг асуу гэсэн байхгүй. Картыг гаргаад ир гэд. Тэгээ би картаа гаргаад ир гэсэн чинь амар баг ингэснэ. Бараг нүдэн дээр ингэснэ гэж нуугж муугаад тэгсэн чинь дорчгүй чи яагаад тэгээд зүгээр харуулаач чи гэдгсэн чи тэр нь Total Energy-с байхгүй. Тэгэхээр нь битэр чи худлаа яриад байгаа чи NG-ийн өмшил л штэ чи Total Energy штэ. Бид нарт угаас айл үжи одоо тий ингээ хулигтуулсан болохоор бид нар мэдчихэж байгаа чи зүгээр гар мар бид нар NG-гээ солихгүй болохгүй гэсэн чинь нөгөөдөг чи яг шууд цагаанд гарсан. Тэгснэ шууд үгүй гарахгүй. Бараг манайхтай гэрээ хиймээ. Тэгж ингээд дураараа юм. Тий. За тэгээ ялчгүй нэг эрэгтэй хүмүүс байгаа болохоор тэгээд орчгоглоо харж байгаа. Тэгээд сүүл рүүгээ орчгоо жоохон дуун өндөрсөд ингээд хөөхтөө тулаад ирсэн чинь тэгээд ялчгүй гарч байгаа байхгүй. Тэрнээс би ганцаараа эмхтэй хүмүүс бол тэр юу хийхийг мэдэхгүй байгаа. Тийм суугаал. Тийм суугаал тэгэл би бараг айж майсандаа л гэрээ мэрээ хийхээр байгаа байхгүй. Гэтэ би айхгүй л дээ би байсан л дээ үзэлцэж л байгаа. Тэгээд тэгтэл бас нэг өндөр залуу орж ирчихэл. Тэгээд айж жоохон банд байсан юм. Гэхдээ тэр яг банд байсан. Гэтэ би ер нь бол яг тиймэрхүү юм дээр жоохон шартай.
баг хаалган онголгоод ойрлж хашгичаа цагдаа магдаа дуудаад нэг тэгэл За. яа тэгэхээр эхлээд холигтолцсон гэдэг байна. Тэгтээ ямар дураар шууд орж ирсэн ээ. Амар дураараа. Тэгээ ингээд бүхэл бүтэн эрэгтэй хүн те ингээд гэр бүлээрээ байж байгаа ч амар гарахгүй гэдэг чинь ихээр айгүй зөрөгтэй шааргаад. Тийм тэгээ баг цагдаа магдаа дуудаж шүү гэж гарлуу ялла баг. Тэгсэн чинь тэр явсны дараагаар яг энжигийг ирсэн. Гэхдээ тэр хүн болохоор зүгээр нэг контор гэдэг үү лээ. Юугаа шалгаж байгаа байхгүй нөгөө тоолоороо шалгаж явж байсан. Яг түг 5 минутын дараа 5 минутын дараа нь орж ирж байгаа байхгүй. Би амин хүний яар тавтаж ирсэн чинь шуучлаа гэхгүй. 5 минутын дараа орж ирсэн ээ. Тэгээ би тэр хэлж байгаа байхгүй те. Сайн нэг Total Energy-гийн хүн орж ирээд ингээд ингэсэн чинь нөгөө хүн чинь шок өнөд. Харин эднэр яг ингээд таамаа. Та нар яг ингээд картыг шалгаж харж байгаарай. Тэгээ карт нь энжигийн хүн бол энжийнхаа карттай явж байгаа. Нэтрээгээд. Тэгээд карт мартаа тэгдэг нь ямар амар юм. Хаас тээ. Бүр тэнэггүй орж байгаа юм шиг тээ. Дураараа. Тэр ихнийх бол бүр дөөрөлгө хийцэн байгаа. Тий. Аим шиг. Тэгээд тэгж өөрчлөлт болж илаа гэж. Тэгээд тэр чинь өмнө нь өөрчлөгдөхгүй гингүүт хүн шинэ үйлчлүүлэгч олж ирвэл урамшуулалтай л байдаг байгаа даа юм байна. Тэрний төлөө л юу яг тэгээд айгүй сонирм байгаа байхгүй. Би тэгээд одоо ярьжлээсэн би тэр одоо ингээд тэр чинь айгүй том байгууллагууд байгаа шүү дээ. Тэгээд нэг ухлагтаад хүн худлаа яриад ингэж яахад одоо бид нар цагдаад мэдтгэх юм бол одоо яах юм бол харин тий. Нэг хохирсон байхгүй болохоор нэг тийм цоорхоо байгаа юм шиг байна тий. Тийм тэрийг бол цагдаа тоохгүй шүү дуусаа. Тийм хохирсон буцаагаар их удчил буцаал ÖДФ-рүүг л явах байх. Тэгэхээр Францын цагдаа ер нь бол нэг жоохон сонирхолтой хайх юмжгүй тий. Гэтэл Швейцарын цагдаа бол амар сайн ажилтсан юм лээ гэдгийг сая түрүү нотлон битээр харсан тий. Нотлон харсан. Яг л бас жилийн өмнө. Одоо яг л жилийн өдөр ирж байна да. Тэр чинь бас л 3 сард нотлонгийн. За би юунд яг нөө вокзалтай байдаг кофе шопт 2 найзтайгаа уулзаа суужилаа. За тэгэл нөгөө 3 хүүхэн чи яхавт ярианда халаал. Тэгсэн чинь яг миний өөдөөс нэг хүүхэн маань хараа суудсан. Хажууд нэг хүүхэн суудсан. Ингээ бид гурав сууж байгаа байхгүй юу? Тэгээ би цүнхээ ингээд артлынхаа сандалнаас өлгцсөн байсан юм. Тэгээд тэгтээ миний өөдөөс хүн хараа сууж байгаа шүү дээ. Миний цүнхийг одоо хүн ирээд авах юм бол ч чи харагдахаар байгаа шүү дээ. За тэгэл бид нар юм яриа суучсан чи ягаад чи миний нэг амир юм зүүн совин татаад нэг л юм тухгүй ингээд байгаад цахгүй. Тэгэл би бүр ингээд цүнхээ баг ингээд 5 минут болгон шалгасан заяа гэж шалгал. Ягаад чи мэдэхгүй нэг уг нь бол энд чи ерөөсөө нэг тийм айц байдгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн чи ингээд яагаад чи тэр өдөр нэг л сонь санагдал. Тэгэн готл би цүнхний дотроос яг нөгөө уцаа аваад удаагүй байсан шүү дээ. Би ч мараг сарч болоогүй хитгэн амжсан байхгүй. Уцаа гараа ширэн дээр тавьчлаа. Цүнхэндээс ингээд одоо уц. За уцаа гараа ширэн дээр тавьчлаа. Тэгэл нөгөө хоёртой чи ангалцж инээж минэжсэн чинь ингээл цүнхээ бариад үтсэж байхгүй. Цүнх байхгүй болсон. Чи бас нэлээд том цүнх байсан шүү дээ. Том харц цүнх заяа. Тэгсэн чинь тэгэл би шууд ингээл нөгөө хойдлын болтоо одоо болтоомолтойгоо ингээл сандал дээр бас үлгцсэн байсан. Тэр мэрийг аваад ингээл шалгаж байгаа байхгүй. Тэгсэн чинь байхгүй. Тэгээд би нөгөө хоёр найзтай хүй би цүнх байхгүй болчих гэлсэн. Нөгөө хоёр ч нэр юм хутлаа яриад байгаа ч гэл. Үгүй нэр цүнх юм дэсэн би үлгцсэн байсан байхгүй болчих гэл. Тэгэл ингээл сандраал. Тэгэл яг ингээд дараа нь ингээд бодоодсэн чиг бид гурав яриад байж хахад ингээд гаднаас хүн орж ирэнгутлаа юм том одоо нөгөө цүнх идэг штэ одоо бүр том чимдаа. Тэр чимдаана ингэж төрж ингэж яснаа жоохон миний энэ ойролцоо ирсэн ингээд юм одоо цаана суудлаа нүгэж харж байгаа юм шиг жоохон ингэ зангасан байхгүй. Би яг тэр л яг нөгөө хаагаад тийм байна. Тэгээ тэр хооронд нь манай найз харахгүй ангуутал нь аваа явцсан байгаа байхгүй. За тэгэл би чинь юугаа цүнхээ алдсан юм чи яа тий. Уцаа яаж ширэн дээр авсан юм бурхан минь. Би зүр уцаа ширэн дээр аваад баг 2 минут инээгээл цүнхээ ингээд байх болсон байгаа. Бас инээгээд гэдгээ хэлээд байгаа байхгүй. Тий. Айгүй нөө жаргалтай байгаад байгаа шүү дээ. Тэр чинь уг нь одоо ингээд 2 найзтайгаа уулзаж болохоор. Тэгээд тэгсэн чинь тэгэл би шууд уцаараа ягаал дорчгоор залгаал. Дорчгоор залхаас өмнө би эхлээд тэр нөгөө ресторанын хүн дээр очиж уулзсан. Тэгээд тэр кафе болохоор юу байхгүй. Хүмүүс орлоо, юмаа захиаллаа, мөнгөө төллөө, юмаа аваад очиж суудаг газар байхгүй юу? Тэгэхээр зэрэг яг тийм ингэж нөгөө зөөгчин юм авчирч өгдөг газар биш болохоор хүсн нь юу нь бол ороод гараад хахад нэг тийм асуудалгүй. Гэтэ яг камер мэмэртэй. Тийм. Тэгээд би нөгөө өндөр ч очиод би ингэ цүнхээ алдчихлаа. Камерыг жишүүлхий гэсэн чинь
тэр хүн нэлж аахгүй. Өө энэ хараа яг ингэ нөө вакцины юу болохоор зэрэг янз бүрийн улгаач нар их явдаг гэдэг жаахгүй. Тэгээ шээд тэр мөрийн ч мэдэхгүй би чинь тэгэл. Тэгэд танаа юу гэж н камер чи шүүлхий гэсэн чинь чи одоо цагдаа дээр очиж мэдэгд. Тэгээ цагдаагаас бид нар нөгөө камер шүүх юу ирэхээр нь бид нар шүүл одоо бид нараас тийм шаардлага тавихаар нь бид нар шүүлгэнэ гээд. Тэгэхээр наа за гэд. Тэгэл би хинлөө тэгээ би шууд яаж аа банк руу залж байгаа. Хоёр карт байгаа шүү дээ. Миний Францын нэг карт, Швейцарын нэг карт. Тэгээ би Швейцарийнхаа картыг блоклуулад. Францын картаа бас блоклуулад. Тэгээд хин дорчгороо залгаал. Зүгээ алдчихлаа гэлтгсэн. Юу яриад байгаа юм чи одоо үнэн яриад байгаа юу яриад байгаа. Үгүй үнэн би зүгээ алдчихлаа гэл үр гэсэн чинь дорчгоо за байж би очлоо гэлтэж байгаа байхгүй. Тэгэл би тэр хооронд нь нөгөө юунаас одоо тэр вакцалаас ингээл вакцал дотор явж байгаа л гарах гал ингээл явж исэн чинь яг вакцал нөгөө хамгаалагч нар security гэсэн хамгаалагч нар идэг шүү дээ. Гэсэн тэд нар таарлтаар нь би шууд ягаал би сая энд суужаа зүрхээ алдчихлаа малчлаа гэсэн нөгөөдөл чинь өө тийм үү гэдгснээ тэд нар за чи одоо цагдаад очиж мэддэг дугаасаа гомдлохаараа тэгтээ надад хулгайч нарын чи өөр ер нь бол яг на вакцалын артлын сааданд идэв. Тэд тэр сааданд л зүнхий чи хайцсан байж магадгүй дээ. Хараад нэг нөгөө авчгаар үнтэй цайтай байвал аваад тэг зүнхий нь бол тэнд хайцсан байт ингээд тэг бичүүгээр нь тиймэрхүү юмнууд хайцсан байт ингээд. Тэгэн гутал нь би за тэг би тэрийг тэр мэдээлэлд орчгоод хэлж байгаа шүү дээ. Энэ юуны артлын сааданд хайдаг гэж ингээд. Тэгсэн дөрчгөө за тэгвэл би тэр саад руу шууд явлаа. Чи болохоор цагдаа дээр очиж гомдлоо гарах гээд. Тэгээ би нөгөө нэг найзаас суулгаж өчөөд нөгөө найзтайгаа хамт хоёлоо цагтаа ороод. Тэгээ цагдаа дээр очиод хүлээл үзсэн чи яг нэг манай хамт ажилладаг газрын хүний ах нь бас яг цагдаа дээр очив. Гэсэн чи өөрхий тэр бас суцаа алдсан гинэ. Гэсэн тэр болохоор бүр ажлынхаа газар дээрээс алдсан. Тэгээд бид хоёр бид тэгэл бүгдээрээ гомдлоо хэлээл ингээл тэгэл бидний гомдлыг аваад за зөвхөн яг ямар цүнх байсан ямар марк ингээл тэгээд би шууд нөгөө утсан дээрээс угаасаа цүнхнийхаа зураг гаргаж ирэл ийм цүнх байсан гэл тэгээд цүнх нотч юу байсан гэ бүгдийн дэлгэрэнгүй бичүүлээ. Тэгээд би бүгдийн азар миний цүнх нь явж бэлэн мөнгө ч юм уу яг нэг хэдэн евро л гэсэн бах нөгөө зоосоор тийм зоостой юу тэгээ миний будаг байсан тэгээ миний бичиг баримтад байсан бах миний бүх чүгэрэмт заяа. Бүр өстой энэлийн одоо юуны эдэн те жолооны өнөмлөх өстой бүх төрлийн бичиг баримт. Төрөвчтэйгээ хамт гэсэн юм уу? Тийм. Бүр миний охины иргэний өмнөх нь хүртлээсэн. Тэгээд намайг тэр бүх бичиг баримтуудынхаа зургийг өгөх юм лээ. Тэгээ азар би чинь тэгэж нөө юм умаа дандаа нөгөө одоо байр сав хүсгэд ч юм ингээд бүх юмныхаа дандаа бичиг баримтын хуулбарыг явуулдаг болохоор мэйлд бүгд ээж таарсан. Тэгээ би бүгдийн тэр цагдаад гаргаж өгөөд ийм байсан гэд бүгдийн сайхан бүртгүүлээд. За тэгэл бүртгээд авчлаа гэл надад нөгөө гомдол яасан рапортны одоо цаас масыг өгөөл. Тэгэл яг тэр хооронд чинь би тэр хойно нөгөө саатанд нэвж байгаа байхгүй. Тийм. Орой болцсон. Зураг чи яг өвөл хийсэн юм аа. Тэр чи өвөл тийм 7-8 тэгвэл харах болцсон. Хойдлын цэцэрлэгч хав харах уу. Тэгээ би уцснаа гэрлийг асаагаад л явж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгэл ёстой л бүх тийм хулгай хийсэн юмнуудаа тэгээд сайхан модны доогуур ингээд сайхан тавьсан байт юм лээ. Дотроос нь юмнуудыг аваад тэгэл би ингээд явж байгаа баахан одоо нэг одоо онгоцны буудлаас авсан ч юм уу гэмээр тийм цүнхнүүд хийж байгаа юм. Тэгээд тэр цаана баахан залуучууд бүгд өссөн. Чимдаанууд тийм. Бүр ингээд чигжиж модны доогуур нэг бургасан дунд ингээд чигжсэн байт юм лээ. Дотроос нь юм авчаал. Тэгэл хогийн самыг би ингээд харж байгаа шүү дээ. Тэгэл тэмүүлчэнд чимдаа одоо цүнх мөнх янз бүрийн юмнууд байгаа чуулгаасан юмнууд. Тэгэл би ингээл хайгаал яваадсан тэр нэг хитэн залуучууд байсан байхгүй юу. Угаасаа харваас нэг юм гостой вэрээ. Тэд нар дээр очиод угаасаа үүрэндээ байгаа чуулгаж гэсэн үү. Дуу нь цааш ингээл яваад өгч байгаа байхгүй юу. Тэгэл угаасаа юу байхгүй мэн. Амар том талбай юм чинь. Угаасаа найдар байхгүй мэн. За тэгвэл одоо өнгөрчтэй гэж бодвол. Тийм. Тэгээд цагтаа дээрээс дорчгоо ирж аваад тэг бид хоёр нөгөө найзаагаа болгочих гэртээ ирээл. Шээчээд гэл угаасаа яг хоо тэр нөгөө нэг алдчих тийм үнтэй цайтай юм байхгүй ч гэсэн тийм хамаг бичгээрэнтэй алдчихгаар чаа. Яг тэр болгоны буцааж авах ч гэсэндээ тэр чинь ажиж шүү дээ. Хуцаа орно буцаа. Тийм юм яаж хад удаан. Тийм. Тэгэл би яг нөгөө нэг яаж хийсэн байхгүй. Одоо нөгөө эрүүл мэндийн карт ямар ч гэсэн алга болсон гэдгийг нөгөө сайтаар нь ороод мэдэгдчихье гэж бодоод. Тэгээ за хулгаад алдсан гэд мэдэгдэхгүй яах уу гэжсэн. За яг хүйжсэн маргааш болоодох гэдээ өгчлөө.
Тэгэл ингээд дангаагаал тэгэл дорчгоод нөгөө ингэсэн гэл юм маа яриад байсан. Тэр нэг 50 байсан юм уу усч гэж тий. Ягаад чинь яа тэгэхээр тэр дотор утсаа алдсан байсан бол би бүр зүгээр ингээд тэнд галзуурч байгаа заяа. Харин тийм шүү дээ. Тэгсэн чинь утсаа ингээд аваад үлдсэндээ би амар бас ингээд өөртөө баярлаад байгаа байхгүй. Тэгэл хоёлаа оройн сайхан хүлээгээл хүлээгч байх уу. Тэгэл за маргааш нь ажилтаа юм чинь ингээл унтээ дөө гэж хэлжсэн чинь залгаж юм Швейцар дугаараас шууд видео кол хийгээл. Тэгэл уцаа авлаа. Тэгсэн чинь та ингээд цүнхээ алдсан гэдэг гонл гаргасан хүмүүн үү гэж миний нэр хэлээ. Тэгэл амун гэж тэгсэн чинь та яасан уу та ингээд одоо шууд WhatsApp-аар видео кол хийж чадах уу гэлтгэлээ. Цагдаагаас ирж юм гэл. Тэр нь болно гэл. Тэгсэн чинь шууд над руу видео колоор орж ирэл. Тэгэл би ингээд харсан чинь таны цүнхийг олсон гэж. Яа тэгснэ ингээд айр хөргөн шууд видео колоор ингээд олсон юмудаа ингээд яасан ч гэсэн одоо ийм юу юм уу лаптоп мод ингээд газраар ингээд олсон юмудаа ингээд бүгдийг ингээд өрөөр тавьсан байна. Тэгээд ингээд тий онгоцны бодол төр. Тэгээ ингээд явж яснаа юу яаж байгаа байхгүй. Яг миний цүнх. Тэгснэ ингээд миний цүнхийг бодлаад энэ мөн үү таних уу гэж миний юмудыг харлаа. Минийх гэж би бүгдийг яасан. За тэгвэл тэгээд эний чинь одоо яачаад нөгөө бүртгэлж яачаад тэгээд таныг дууднаа гэж тэгдэхгүй. Тэгэл би за гэл. Тэгээд тэгсэн чи тэр цүнхэнд нь аимс. Тийм би нөгөө нэг ажил дээр аимсаа солиод яадаг болохоор би ажил дээр өмссөн аимс нэг чоко паймай. Энэ мөн үү гэж гаргалцаа. Тэгэл миний бодогнуудыг баг нэг энэ мөн үү гэж гашлагтаа шүү. Тэгэл үрэн нийтдээ бүх юмнуудын дэж харууллаа. Тэр яагаад онгоцны бодлоор явжсэн юм бол? Тэр юмудаа цуглуулаад. Тийм тэгээд би маргааш нь тэгээ байжсэн чинь өглөө над руу цагдаас залгаад. Тэгсэн та яг одоо ирээд юм авчиж чадах уу гэд. Тэгэхээр нь би тэгээ яг ажил нөгөө арай өдөр эхлэх байсан болохоор цагдаагийн юуны аэропортын цагдаагаас ирээд юм авчих гэд. Тэгээ онгоцны бодол дээр явж очиод цагдаа гэдгийг хайж олоод очиод яасан чинь миний бүх юмнууд ингээ нөгөө яг л нөгөө чи мэдэндээ ингээд нөгөө торлцсон мэддэг штэ бүгдийг ингээд торлцсон дотор. Тий. Тэгээ бүгдийн сайхан торлцсон. Тэгэл бүгдийн надад гаргаж өгөөл. За юмаа бүрэн байна уу шалга гээл. Тэгээ би ингээд шалгасан чинь миний яг нэг нүдний шил байхгүй юмсан. Гэтэ тэр яг зүгээр манго усавсан. Чи орон шилээс. Тэгээд тэр байхгүй гэсэн чинь тэр ихтэй тэмдэглэж авдаг юм лээ. Тэгээд миний бүх юмнуудыг өгөөл гарын үсэг зуруулаад тэгээд би нөгөө цагдаа дээр очиход гол нь бүх бичвэрнтаа өгөөд одоо хулгаад алдагдсан гэдгцсэн маа штэ. Тэгэн бол тэрийг надад буцаж өгөхөд энэ бүх бичвэрнтуудаа авсан гэдэг дээр дахиад гарын үсэг зуруулахаар би бүгдийг дахиж хийх шаардлага болчтой юм л. Буцаад би өөрөө олцсон болохоор. Зөв тийм. Тэгээд юмнуудаа буцаа нээлгчиж болно. Блокноос нь гаргуулаад. Банкны карт мартаа юу? Карт мартаа тийм. Тэрээс дахиж захиалаад удаан хүлээх шаардлага. Тийм, тэг шаардлага болчтой юм л. Хүн чинь яг нөгөө цагдаагаар яваад өөрөө юм олж авах чинь тийм ашигтай байт юм. Тийм. Тэгэл юмнуудаа аваад амар баярлсан доо тэгэл. Хашаа аэропорт руу гарч ирсэн юм бах та. Тэгсэн чинь тэр баахан юмнуудыг цуглуулад тэгээ аэропорт дээрээс л нисгэж ийсэн үү? Эсвэл аэропортын цагдаа нар эргүүл хийж байгаад бас мэж магадгүй гэдэг чийсэн байна. Авах юм байхгүйсэн. Хаасан тэр вокзалаас хаасан тэр аэропорт руу гэдэг чи амар хаалт. Гэхдээ тэр баригдаа дараа шүүх хурал болоо захиа ярьжсэн шүү дээ. Тийм тэр дараа. Тийм үү? Тийм. Хэрэгтэн нь үү? Тийм хэрэгтэн нь угаасаа тэгээ цагдаа нарт баригдчихж байгаа байхгүй. Тэгээ цагдаа нар бүх нөгөө авсан хулгайлсан юмнуудын бүгдийг цагдаа нар угаасаа битэмжлээд авчиж байгаа шүү. Тэгээ нөгөө эцдүүдэд нь ингээд залгаад өгчөж байгаа. Тэгээ надад хамгийн гоё таалагдсан юм нэгдүгээр за тэр хэрэгтнийг бол ингээд амар хурдан барьсан. Маш шуурхай ажиллаж барьсан. Би ч одоо бүр тэр одоо Женевийн Корнованы одоо нөгөө вокзалын цагдаа дээр очиж би одоо юм яаж байгаа. Тэгэн гол Швейцарын цагдаа нар бол бүх цагдаа нар руу цацчихдээ юм л. Одоо ийм цүнх алга болсон шүү гэдэг мэдээллийг. Тэгэн гол ингээд хаас аэропортын цагдаа нар тэр хүнийг барингуутлаа. За энэ өнөөдөр орой ямар гомдол вэ гэдгийг шүүнгуутлаа. Тэ миний цүнх энэ нэмэгтэй цүнхээ алдсан байна гэдгийг бүр мэдээд тэгээ над руу залгаад тий. Гэхдээ чи юу яасан нөгөө мэдээлэл өгөхдөө нэг юм чумдамтай орж ирээд тэгээ бидний анхаарлыг сануулж байгаа тэгээд тэр мөрийг бол би яг нөгөө баттай биш байсан болохоор тэр би зүгээр дараа нь өөрөө бодчихлоо болж байгаа байхгүй юу. Тэр хоорондоо ярихтаа л нэрээ тэгсэн байж магадгүй юм байл гэж байна. Би болохоор тэрийг чи тэрийг хэлсэн бол нөгөө хүмүүс чинь цагдаа нар чинь хоорондоо мэдээлэл солилцож байгаа шүү дээ. Ийм чумдаантай хүн байх хэрэгтэй гэж. Тэнгүүд чумдаантай хүмүүсийг одоо харж байгаа зогсоогоод шалгангууд дотроос нь чиний цүнх гарч ирдэг ч юм уу. Тэгсэн байж бас магадгүй. Тэгээд тэр үед миний бодлоор бол айгүй хурдан тэр тийм ээ хурдан байна. Зүгээр төвөр ингээд айгүй л тэр хулгайч нь төвөр ингэж явж амар хурдан олон хүмүүсийн юм гусаал. Тэгэл юун дээр очиод нисгэж исэн байгаа байхгүй. Тэнгүүд амар олон нэг
гомлох ирээл шүүгээд үтсэн гэж магадгүй. Тийм дорн ирээл тий тэнгүүд юу вэ даа гэл. Жохон нөгөө цагдаа нарт мэддэг нөгөө танил гар байсан гэж бас магадгүй. Тулгаа яадаг. Тэгээд тэгээ очиж зүгээр шалгасан чинь гинт баахан цухаар ирдэг. Тэгвэл нөгөө ингээл яг эргүүлийн цагдаа нар яг хараад сэжигтэй хүмүүсээ өгсөн ч цагдаа нар ч. Тэгэл яг зүгээр шалгаж үзэл яасан байж магадгүй. Тэгээ ер нь бол юу болсон яг детальны юм нь бол надад тайлбарлаагүй. Гэхдээ ер нь бол шууд би чинь нэг өдөрч биш бүр одоо тэр оройн зүхээ алдсан. Тэгэл хэдхэн цагийн дотор дараа нь ингээл олоод өчөж байгаа байхгүй. Тэгэн гутлаа маргааш нь ингээл нөө явдал суудлаа бол тий ийм одоо би Монгол сандаг байхгүй намайг би тэгтээ жоохон байсан л та. Манай ээж нөө булган малгайгаа шүүрүүлээд тэгсэн чинь хэрэгтний нь бас тэр дорн оройн барьцсан. Тэгснэ нөгөө ээжийн булган малгайг ээжд өгөх гэж бүр зөндөө олон онжсэн байхгүй. Тийм ч юунд оруулах хэвээр ингэх ч хэвээр гэл ингээд тэгээд нөгөө өвлээсэн ээж чинь тэгээд малгайгүй яваад байгаа шүү. Тэгээд би тэрийг сандаг болохоор минийхээ болохоор олон гутлаа шууд маргааш нь тийм өвлөөд юм аваарай гэл те. Тэгж мэгсэн надад ямар гоё шуурхай ажилт юм бэ гэд бодож ирсэн. Швейцарын цагдаа бол сайн байлээ. Франц зүгөө атсан бол би хизээч тэрийг олж авахгүй заяа. Франц цагдаа нар bara хайхчихгүй. Бөөлч гэл орхичин. Тийм. За бас нэг цагдаагийн юутай л юм байна. Туршлагатай л юм байна. Туршлагатай. Тэгээд надад бол тэгтээ айгүй гоё туршлага. Би юу ч алдаагүй. Дээрээс нь ингэж Швейцарын цагдаа нар ямар гоё шуурхай ажилтдаг те. Яг нэг мангогийн шилэл алдсан юм байна. Тий. За тэрэн дээр бас би харамсахгүй байгаа. Тэрийг хөргөд гэхдээ аваад нэг л зүссэн оож. Надад нэг юм тохиолдол байдаг байхгүй. Би нэг бас дээр баг 10 жилийн өмнө шүү дээ. Нэг машин авах гээд интернетээс хайжсэн чинь айгүй хямдхан мөртлөө үнэтэй байдаг машин айгүй хямдхан ороод ирэхгүй юу. Тэгэхээр ингээл холбогдсон чинь бэлэгтэй байдаг. Хэрвээ авна гэх юм бол би шууд үдэнд зүргээд өгнө. Ямар ч асуудал байхгүй. Би зүгээр би нэлээд удаан сонжиж байгаа шүү дээ. Яа тийм хямдхан байгаа энэ төр гэлдсэн чинь. Зураг хөргөө явуул гэх. Тий, олон талаас нь авсан зургаа явуулаад яг л байгаад байгаа байхгүй тэр машин. Тэнгүүд нь би за би бүр нэлээд 3 одоо яг зах зээлийн үннээс бараг 3-4 дахин хямдхан шиг ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр за би яаж иж байгаа авчих юм байна гэж бодвол нэлээд харцлаа. За бараг л 7 хоногийн дараа 7 хоног ч гэж тэ энэ хагасанд би Франц оронд ихтэй хүргээд үг юм уу үдэн дээр ч явж идэг юм. Тэгэл мөнгө өгөөл авчих. Бичүүгээр юм асуудал байхгүй гэл. Айгуу гоё бичээд байгаа шүү дээ. Францаар айгуу зөв бичиж зөв сайн бичээд байгаа байхгүй. Тэгэхээр нь окей, өстой гоё юм болчлоо гэж битээ ирчин бас тий. Тэгээд бас яагаад итгэсэн мэтлэр тэр нөгөө машина ингээд тал талаас нь аваад бүр онгол дөрөв алхахыг онгоолгож аваад бүр нөгөө шалгачнуудыг гаргаж аваад авч маваа зөндөө олон юм зураг гэж байгаа. Баг 30 зураг гэж байгаа байхгүй. Тэгэхэд ингээд тал талаас нь авахд тэр яг юм нэг юм мезоны одоо хаусны гадаа байсан байхгүй машин. Тэгэд яг тийм хаусанд амьдэрдэг хүн ингээ өөрийнхөө машины зургийг авч байгаа юм шиг. Тийм. Тэгээд тэр чинь бас яасан гэдэг л тэтгэврт гараад бараг ипад одоо нэг хөгшин асрамжийн газарлаа явах гэж байгаа болохоор машинаа зархаж байгаа маа гэдэг ч байгаа байхгүй. Бас том шалтгаантай. Тийм. Шалтгаан малтан бүх юм судалж байгаа шүү дээ. Тэгэл холоос яагаад тэг бүр авчирж өгөн тэг хямдхан гэлтгсэн чинь тэгэл зөндөө асуувал за найдвартай юм байна гэл. Яг авах гал байж битээр нэг жоохон совин төрөөд тий надад бол угаас дөрчгүй бол бүрийг авах гад бүрийг жичрээдсэн. Бүр энэ бол өстой дахиж эзэж болтгүй. Энэ аим найдвартай. Гэхдээ юу юм уу? Авахаа хөрөхөр чинь тэр хүн чинь гэрэн чангатай авчирч өгнө шүү дээ. Гэтэ тэрнээс өмнө болохоор мөнгө өгөх юм уу? Эсвэл авчирсныхын дараа өгөх юм уу? Тэрийг нь бол хэлээгүйсэн маа. Тэгтээ баг авчирсны дараа өгнө гэжсэн байхгүй. Тэгэхээр чинь бүр найдвартай болчихсон. Харин тийм ээ. Тэгсэн чинь ямар учир. Тэгээд би болохоор ингэж хэлсэн байхгүй. Надад яагаад гэсэн бэ гэхлээр наадах чинь үнэн байхад хитрхи сайхан байна гэд. Ер нь бол арнагч тийм одоо залин чи ер нь тийм л гэдэг чинь үнэн гэхэд хитрхи сайхан. Хизээж амьдрал тийм амархан юм хизээж олдохгүй шүү дээ. Жигнэсээ бол. Тэгж бодогдоод би хоёлаа наадах чинь ямар мэйл хийхтэй гинэ гэл би эхлээд нэг тоохгүй байсан юм чинь гэл ийм маш ингэчлээ тэгчлээ гэл би эхлээд тоохгүй гэсэн чи сүүлрөөгөө бүр үн чи яг баг мөнгө шилжүүлээ баг л өстой за яг тохирчлаа авахар боллоо молоо гэхээр би яг ингээд нэг сонь сарагдаад тэгээд би юуг нь яаж авахгүй мэйл хаягийн тэр хүнтэй одоо энэ чи мэйл зэлээр харьцаад байгаа шүү дээ. Мэйлийн авангуудлаа Facebook дээр тэр мэйлийг тавьдаг байхгүй юу? Бичээд нөгөө хайлт дээр бичсэн чи яг нэг Африкийн хар ээжтэй бүр тас гар заяа. Яа харин энэ хар хүмүүс бас жоохон илдэвтэй. Үгүй бүр яг Африкт амьдардаг заяа. Тэр ингээд гэр мэртэй ингэсэн. Яг бүр Африкийн байшин заяа. Яа тэгээд тэгснэ тэр чи амар хөргөө. Тэр бас айгу гинэ тийм арна гэж байгаа байхгүй.
Наа барахгүй шүү гэж. Тэгэн готлаа Facebook дээр тэгж тавиадах таах. Facebook-ийнхаа одоо мэйлэр хүн авнагдах таах. Тэгснэ ингээ Facebook дээр нэр авмаагүй ингээ бүгдийг айгу зөв мөө оролцсон. Тэгээ би шууд нөгөө мэйлэр нь бичээд эхлээл төрчөөс амар гоё юм. Яг л нэг юм Франц одоо тий яг л юм шар өмшигч жоохгүй амар гоё юм жижиг фондоор тэгээд ингээд нөгөө таслал юм аа ингээд аягүй гоё зүм ингээд авцсан. Яг л ингээд гоё бичиж байгаа. Тэгснэ би өдөөс нь бичдэг байхгүй. За monsieur хинэ гэд нөгөө Африк чинь нэрийг хэлээд таныг мэдсэн. Тэгэхээр танд бол ингээ хулигтуул ингэж байхгүй. Баг одоо ингээ бай май гэж бичсэн чинь өдөөс юу нөгөө амар гоё юм байхгүй заяа. Бараг ста амар бороо мороо ста моа па арнак туа бараг тэнэг мэнэг гэж заяа. Тэгээ амар том фонд жижиг том бичээд нөө чи тэгээ болтон тэгэхээр нь бүр зүгээр угаасаа юу вэ л гэж бодсон. Би нэг хулигтуулангаа алдсан. Тэгээс шил битэрт миний хувьд бол тэгж хулгаад алдсан юм бол их байхгүй. Тэгвэл яг тэр яг л би ингээд Бэлгээс одоо очлоо. Тэнгүү тоо жоохон мөнгө шилжүүлчих гээл тэгэж жоохон мөнгө авчихсан юм. Тэрнээс шил ирээд мөнгөний аавна гэлдэж хул арнак бишүүлж байгаа байхгүй тий. Би бас тэр үедээ бас уужсан байхгүй. Эсвэл тэр хулгай машин авчирч өөр хямдхан ингээд мөнгө ангуудаа явуулдаг тийм хүмүүс юм болов гэж бас тийм байж магадгүй гэж айсан. Тийм хулгай машинээр бас байж болно шүү дээ. Гэхдээ тэгсэн тэр бол угаасаа шал худлаа. Тэр хулгайч машин биш. Тэр зүгээр машин хулгайлж чадахгүй гэж. Юу тэр Африкта өгцөө. Африкийнхаа нэг юунаас л ичж байгаа байлгүй. Тэс мохоо нэг ярьс өнгөр дурмж. Арьс өнгөр гэж чи ус яг хэлсэн чи. Яа. Тэгтээ одоо ингээл манай монголчууд одоо би ч гэсэн яг тэгж л боддог байсан байхгүй ингээл Европт очивол бүх хүмүүс ингээл амар сайхан сэтгэлтэй тий бараг ингээл хулгайч гэж байхгүй тий ингээл хизээч хулигтуулахгүй тэгэж хүнд худлаа ярина байна гэсэн бараг тийм байхгүй хаа гэл амар ч үгүй мөлий өстой. Үгүй шүү дээ. Намайг нөгөө бүр амар шүү дээ. Тийм намайг хулигсан залууч шар штэ. Шар мөртлөө нөгөө яг кос авал хүмгүй юу. Тэгэнгүүт би бас нөгөө анхын дээрээд нөгөө үндэснүүд ерөөсөө ялахгүй цагаан арьстай өн шар арьстай хүн л гэж ялгаж байгаа. Тэнгүүд нөгөө эн чин цагаан арьстай дотор амар олон төрөл байгаа байхгүй. Испани, Португал, Косово, Турк өөр юу ичвэл ингээд маш олон төрөл байгаа. Зөндөө олон. Зөндөө. Шар болгон сайхан бишигдэх шиг арьстай хүмүүс ч гэсэн дотор айгүй олон тийм шүү дээ. Испани хар арьстай хүмүүс бас байдаг юм байна. Одоо байр зөндөө тийм. Испани хин ашиг зүгээр нэг колон улсууд бүгдөө л адилхан ирнэ шүү дээ. Гэсэн мөртлөө хар арьстай мөртлөө тийм. Тэгэхээр ингээд гадаадд гараад өстой хүн төлөвлөлөхгүй гадаад хүмүүс сайхан гэж бодох хөдөлсөй. Харин ч одоо энэ гадаадд ингээд гарч байгаа яг энэ ловрууд чинь те баг одоо сүүл рүүгээ Монгол руу орж байгаа шүү дээ. Тэрнээс одоо тэр романс юм уу ч бол энд айл үжээ хуйлагтаа төр хүмүүстэй мэддэг санаа гэдэг шиг. Угаасаа ингээд маш олон юм хүмүүс байгаа. Одоо бүр юмуд амар нарийн болоод байгаа байхгүй. Одоо сүүл үед AI гарч ирээд бүр амар болж байгаа. Брэд Питт юунд гарсан. Өвчтөй би өвчтөй байна. Арай чи хэдэн мянган 10,000 шилжүүлээд тэг бүр мэдээгээр гарсан шүү дээ. 10 биш шүү дээ. Бүр амар их. 100,000 лөө. За 80,000 ч мэдгүй. Нилээ өндөр тоо. Тэг тэр чин бүр гэтээ тэр бол жоохон үнэхээр нөгөө нэг үннийг харахыг хүсээгүй л ихж байгаа байхгүй. Тэр зураг мөргөн бол арай амар тэвдэж Брэд Питт өөртөө бас тэр ихтэй байсан байна тийм 52-тэй гэж заяа. Би яг хангамж харсан л та. Гэхдээ зүгээр ингээд харчаад нөгөө амар тэнэг санагдаад ямар тэнийг ингээд шууд ингээд яачдаг шүү дээ. Чи бүр яг энэ телефон одоо нэг төв өөрөө холбогдож тэгж би яачлаа гэдэг өөрөө холбогдсон байхгүй зурагт руу холбогдоод би ийм одоо залланд өртчлөө тэгээд би тэр бол зуртаар үзээгүй нөгөө фэйсбүүк дээр бас явж байгаа тийм тэр чинь угаасаа тэгэл амар тэгээ би ингээд эхлээд харж яа бэлгэл тэгээ над руу одоо жишээ зүгээр Монголын одоо нэг олон танил хүн ч юм уу битсэн ч битгэхгүй шүү дээ тийм шүү тэгж яах чинь Брэд Питт шүү дээ чи өөр юм мөнгөгүй болоод тийм Брэд Питт мөнгөгүй болоод байна шүү дээ өвчтэй байлуу тийм хот тусцаа тэгээ эмчлүүлэх гэсэн чинь эмчилгээний мөнгө олдохгүй байна тэгээд чи нөгөө нь бүр амар олон өр тавьж байгаад явуулсан гэж. Тийм. Тэгээд Брэд Питт буцаал кинон тоглоод баяжаал тэр шиг тийж нэг бодсон. Үрийн дарж өгнө. Гэхдээ бүр тэр их ч бол арай. Тэгээд тэр ихч чинь одоо 52-т гэдэг чинь үр хүүхдтэй л байх хэрэгтэй байгаа байхгүй юу?
Тэр хүүхдүүд нь ч юм уу заа тусаа гараад явцсан бол тэгэл юу вэ? Тэгтэл найз нөхөд гэж байгаа. Тийм. Тэр Тэр хүмүүс гэхдээ яг мэдээг нь үзээгүй дараа нь юугаар сонссон. Хальт нэг эхлээл угаасаа чи фэйсбүүкээр баахан юм явуулсан шүү дээ. Тэгсэн чинь дараа нь би дахиад зүгээр мэдээ үзчихсэн чинь манай ингээд мэдээгээр орсон. Одоо өнгөрсөн 7 хоногт ингээд биднэрт хандаад Брэд Питт хулигтуулсан тэдэн мянган еврогоор. Тий. Брэд Питт гэсэн хүнд хулигтуулсан эмэгтэй ингээд биднэрт хандаад ингэсэн. Тэгсэн чинь одоо нөгөө хүмүүс тэрийг үзчихэл одоо яг бид гурав шиг ямар тэнэг гарвэ марвэ гэл ингээд нөгөө амар их онлайн дайралтууд ирсэн гинэ тэр их чи угаасаа өдөө насны хүн байж чи тэнэг гэж болохгүй гэдэг. Тэгээд тэгсэн чинь тэр Фаныхаа ингээд тэр хүнд амар их юм дайралт ирж байна. Нэтрээгээд ярьжсэн байхгүй. Тэгээд би энэ өөрөө ингээд зургт мөрөгт рүү холбогдсон юм байна гэдэг юм битсэн. Тэгэлтэй уусаа тэгэлээ. Тиймэрхүү юм ба. Миний хариуцсан нэг юу яриадсэн ш нөгөө чиний өдөр шоучаад өглөө харих гат явж байсан чинь Ренсийн төвд би яг харсан байхгүй. Хоёр хос ингээл автобусны бодолтой би харих гал явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг хөгшин настай хүн байгаа. Тэд нар ингээ бүлэг болсон. Одоо энэ тэр цыгаанууд байгаа байхгүй. Тэр бараг 8 эсвэл байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд нэг хоёр нь хэрэлдэж байгаа. Зүгээр албаар худлаа. Хоёр хос ингээ хажууд байгаа шүү дээ. Миний тэнгууд тэр хоёрыг ингээл уц мөцн улгаалах гад. Тэгсэн мөртлөө нөгөө хоёр нь тэнд хэрэлдэл анхаарлын сарнуулаад тэнд байгаа хүмүүсийн тийм. Нөгөө хоёр нь болохоор энэ автобусанд орж хэрүүл хийгээл. Зүгээр тэр хоёрыг ийш тийш харуулаад байгаа. Тэгсэн чинь хойлолт нь хоёр хүн ингээл яг юуг нь авч байгаа байхгүй. Уцыг аваад. Тэгэл гэс явлаа нөөдөл зүг зүгээр болгоомтой шууд цухтаагаал ингээл явж байгаа. Чи тэгээ тэр хоёрт хэлээгүй юм уу? Хэлээгүй. Хэлхийн задлаг өгч юм шүү. Тийм. Гэтэ уус тэр хэлэгч юм амар айлтаа. Би бас нөгөө бүр жоохон 10 жил тахтаа. За нэг 5 мав 6 мав дахь ингэж байсан юм. Эсвэл 4 5 дахь ингэж байсан. Нийлэн жоохон байсан дээ. Тэгээд яг ингээ автобусанд явчихсан чинь нэг ах яг хоёр охины уцыг авч байгаа. Хоёр ингээд миний үеийн л хоёр охин байгаа. Ингээ хоорондоо нөгөө жив гэл ингээл яж байгаа юм. Нэгнийх нь уцыг шууд ингээл авчиж байгаа хгүй твикстэл. Тэгэл би ингээл амар сайхан сэтгэлэл хүүе болиучи гэл нөгөө ахиж очил. Та өстө ямар амар уцыг нөгөө мөг гэлсэн чи тэр ах ингээл амар мухаар хэлцээ. Тийм. Бүр ингээл амар мухаар хараад. Тэгэл би чамайг ална мал гэл. Яана. Бүр гар мараа зангаад тэгснээр автобуснаас бууж байхдаа би чамайг олж гаад ална. Чи араа харж аваар маар гэлцээ. Би ч 5 биш бас хөрхөн нэг 10 хэд мэдтэй хүн шүү дээ 12 голтой. Тэг юмны учир ойлгодог болсон. Айж байгаа юм чи шүү. Тэгэл би чамайг алан заяа маа гэл ингээл хүзүүн мүзүүг ингэж юм гэлцээ. Амар. Тэгээд тэр ах өөрөө бууга яваад өгсөн. Жаа хүүхдийг бол ойлгоцсон шүү дээ. Тийм тэгээд тэр охин чи эргэж харлаа уцаа авъя гээл уцаа авчиж байгаа шүү дээ. Тэнд байгаа хүмүүс чи буу муу зайлмайл гэл нөгөөд гэж бол автобус юм явтал ингээд над руу аландаа гэд ингээд зогсоод авчих. Шүд мэдээ ингээд зуухал амар зөө. Би өөр тэрнээс биш ингээд тэг би тэрнээс зөндөө л одоо хулгай харсан автобус. Тэгээд би хэл амар тэгэл явдаг гэсэн. Тэгэл гэртээ очил аав ээж өртөө хэлээ гэсэн чинь тэгээ хилдэг байхгүй миний охин аюултай гэд. Тэгээ бас намайг нэг 8 9-р ингээд хахад бас тэр нөгөө хилсэн хүнийх нь нөгөө баг юу мөгийн нүр мөрийн жил бас ингээд предикт. Нүдийн хичдэг гэд. Тэгээ тэр бол яг тэр үнэн бэ биш байх гэж би зүгээр яаж утсан тэр үнэн биш байхаа тэр арай л үгүй нөө зүгээр айлгаж байгаа. Тэр хулгайч нараас гарсан үг баг. Тэгээд үгүй баг тэр дор нь бэрэгдэх 100 нэмэрдэг ш нөгөө хөөе чи уцын нөгөө чи гэсэн чи яасан их юм хардаг нүд вэ гэсэн мэ гэ бэрэгдэхсэн ш баг тэр нүд нь гоожоод тэр орог тэгсэн юм уу яасан тэр мэдгүй. Тэр бол зүгээр хулгайч нарын өөрсдийнх нь дундаас гаргасан яриа тэрийг нөгөө аав ээж нар хүүхдүүдээ бас гэмтчихвэ дэ гэж бодоод тэгжсэн гэж шүү гэж хэлжсэн байх гэж би бод. Тэрнээс биш бол хүний улаан цан гэсэн юм бол бас Монгол хүний ой тон байх уу? Байх уу гэж байна л да. Байх л бах. Гэхдээ нөгөө яагаад гэдэг штэ одоо ингээд хүнийг ингээд яаж яхад одоо юм уу минь хулгайлж ах ч юм уу ингээд хүмүүс тоодгүй гэдэг юм харин яригадаад юм шүү. Монголчууд амар өөдгөө болцсон. Одоо эсвэл ингээд хүн амтан нийгмийнтэйгээ зодлож биелүүлж тийм тэгж яхад ингээд тоодгүй за холуур молуур гэдэг өнгөртөг гэдэг. Тийм юм. Тэр тэгтээс яг үнэн тэр нөгөө гэр бүлийн хүчрхийлэл нөгөө нөхөр нь ихнэрээ зодж явах дундуур нь орохоор ихтер нь өмөрөд бараг. Харин тэрс. Тэрнээс гадна тэр гэрчигээ цагтаа тэр дуудаж муудаад идэв шүү амир тэнийг. Тийм. Тэр бас одоо сүлд байсан байх нөгөө нэг дээд айл нь
хоёр хүн ингээл алцаалгаа штэ. Тэнгүүд доод айлын хүн дуудлах чингүүд танаа доод айлаас чинь дуудлага ирээд байна Тэгээ шууд хэлчихдэг. тийм тэр одоо болцсон гэсэн. Харин тийм тэр удаа болмоор энэ ч одоо гэрчиг нууцлаг үсттэй үгүй айлж орнд. Тэгвэл нөгөө савтуу галзуу нөхөрчин цагдаа явсны дараа яаж үгүй тэгжсэн тохиолдол зөндөө байгаа ах. Харин тийм. Тэгэл тэр байсан баг. Тэгэхээр ч хүмүүс айгаад тийм дуудлага өгч чадхайлч. Тэгээ логикоор утгад цагтаа тэгж хэлнэ гэхээр Тийм хов зөөж тий. Тийм. Хэн дуудлага өгöd байгаа ингээл ингээд Тэр дуудлага өгсөн гээ амар ямар ч нөө мэрэгчлэн тийм нууц мууц гэж байхгүй тий дураараа. тэрийг тэр хуулиар хамгаалдаг байсан байгаа байхгүй юу ер нь. Тэгэхээр одоо бол нөгөө нэг хууль чинь яг нэг юм л ч нөгөө болохгүй юм гараад ах тусам тэрийг нөгөө нэг засаж явж иж тийм л дээ. Гэтэ тэрийг ингээд анханасаа тэгж бодож гаргаагүй нэхэр сонирхолтой. Уг нь 10 жил ч гэсэндээ ингээд нэг хүүхний нэгэ матхад багш нь тэр чамаа тэгжэлээ гэж хэлдүү штэ. Тэ хилдэг байсан шүү дээ. Тэгэхгүй яг тэр бол яг л хувь хүнээсээ л болох байна тий бас нэг тэр тэгжэлээ гэж ярих туртай хүмүүс бас идэг л та. Тэр нэг 90 эмийн хооронд илжиг бууж орол гэж үг байдаг да. Тэр чинь амар буруу юм бэл. Үеинд ч гэсэндээ амар сони юм л шүү дээ. Цэцэрлэгт нөгөө нуурын хажуудлын өвгийн цэцэрлэгт ингээд хоёр эмэгтэй хоёр зодтолтод байгаа байхгүй юу? Амар зодтолтод байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүс хажуурн зүгээр өнгөрөөлсөн. Нөгөө эмэгтэй хоёр зодтолтон гэж байх уу? Тэр эмэгтэй зодуулж байгаа тийм зодуулаад байхгүй юу? Хэмт ингээд сэгсжүүлээл нэг алгадуулж балцуулдаг ч юм уу. Эсвэл ямар ч зингээ амар холоцлохоо ямар ч зодон болоод байгаа байхгүй тийм. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хоёр нэг нь ямар ч уртцтэй тэгэхээр эмэгтэй л байгаа. Тэгээд эдмуа гэж орлоод байгаа байхгүй юу? Бүрүү. За. Тэг хүмүүс тоодгүй юм билий. Тэг цагдаач хэрэггүй. Бас тийм юу гэдэг гэсэн шүү дээ. Одоо ингээд амар олон нийтийн газар хүн ингээд ямар нэгэн проблем юм болж илаа гэхэд хүмүүс бие биендээ найдчихдаг гэнэ. За нэг нь цагтаа дуудчихж магадгүй. Олон хүн харах тусмаа хүмүүс нэг нэгэндээ найддаг. Ганцаараа ингээ гэрч болж байгаа юм чинь ингээд угаасаа надаас өрхөн дуудахтай гээд яадаг бодлоо. Бие биендээ найдчихдаг гэсэн. Тийм цэцэрлэг болохоор тэгсэн. Тэгэхээр тим юм дээр бол ихтэн гэж байхгүй те бүгд дуудсан ч хамаагүй л гэж бодож тийм за эдгээр ингэчгэлүүдээ гэж бодож өрн болохгүй юм шүү. Тэгэл нөгөө нэг хүний нөгөө эгзэн таарна гэдэг чинь бас амар айлт шүү дээ. Нэг цохол тэгэл нас арцсан хүмүүс зөндөө байх шүү дээ. Тийм савж өнөл те. Тэгэхээр тэр нөгөө 90-ийн хооронд илжиг бууж орол биш бүр харин жороолмоор байгаа. Тийм жороолоос гадна за үнэхээр одоо бас нөгөө Монгол залуучууд яриад байдаг шүү дээ. Ингээд нөхөр нь ихнэрийгээ зодож байхаар нь одоо найзуудаараа явж байгаа нөгөө нөхрийг салгаад чинь гэсэн чинь ихнэр нь та нар манай нөхрийг яаж байгаа гэдэг мэддэг гэдэг шиг. Тэгтэл тэр тэнд бол тэр хүүхэн эдмо гэдэг чи одоо надад туслаач гэсэн үг шүү дээ. Туслаарай гэж орилж яхад хинч туслахгүй байгаа бол бас л гээгүүл. Тэгтээ энэ шүү дээ. Тэгтээ энэ тийм. Бас би бас энд Европт амьдарч байгаа хүмүүсийг бас жоохон хитрхи амин хувиа хичээсэн хүмүүс гэдэг гэж магадгүй гэж ер нь жоохон анзаараад байгаа шүү. Биш ээ. Европод амьдарч байгаа гадаад хүмүүс ч юм уу. Би бол ингээл анзаарахтаа тэр хүмүүс болохоор ингээл харчаа шууд яваад өгч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд за одоо хүний асуудалд оролцоод явах гэж юм уу те эсвэл за ийм ил газар яаж байгаа юм чинь тэл угаасаа нөө арга хэмжээ авцсан одоо цагдаа нэрж байгаа илүү ч гэж боддог юм те. Хар бор гэлтгүү тэгэл бүгдөө л муу хүмүүс байгаа шүү дээ. Тий, уулын мэдээ хүмүүс байгаа. Тэрнээс ингээл Европ хүмүүс та бүгд сайхан биш, соёлтой бол биш. Бүдүүлэх нь байна. Солонгос ч гэсэн тийм байгаа, Япон ч гэсэн тийм байгаа. Яг адилхан. Гэтэ манай нэг найз Солонгост амьдарч байсан. Тэр бол яасан шүү. Солонгос ч юм бол өстой харин ч одоо хулгай зэлийн юм харин өстой гайгүй. Тийм. Одоо бүр хүн төрөвчөө мартаад явсан байсан ч тэр бол байж л итгэсэн. Хин ч тэр хүний юмд тэгж хүрдгүү гэдэг лээ. Та хоёр тийм дуцсан буцаа орхиж явж үзчихсэн. Би бас зөндөл орхижсэн. Байж л идэв. Зэлмэгийн бүр ингээд хотын нийт дугуй муугаг ингээд автобусын бодлоор үлдээчихэд 4-5 бодол ч юм уу явчаад буцаад хүрээд байж л идэв. Швейцарт гайгүй хаа. Швейцар юу нэрээ тэр үед муу хүн явж таараагүй юм л. Тий. Гэтэ Швейцар бол бас харьцангуй гайгүй юм шиг надад санагдсан. Одоо ингээд ер нь харж байхад одоо манай ресторан дээр жишээлбэл ингээд манай ч өөртөө үйлчлээд ирээд төлж мөлдөг юу штэ. Тэгэхэд бол бид нар бол хизээш тэнд ингээд нэг цагтаа хулгай цагтаа ажлыг хийхгүй заяа. Одоо ингээд хүн ингээд юм хулгаалаад аваад гарч байгаа ч юм уу маш ховор. Ер нь бол яг би бас өөрөө ингээд нөгөө яг ингээд улаанцаа ингээд хулгай хийж байгаа хүн бол мэдэгддэг. Тэгээд ингээд хүн хараад тахаар чинь тэр хүн ч угаасаа юу ч хийж чадахгүй штэ. Тэгэхэд би бол зүгээр харьцангуй Швейцарууд бол гайгүй мэн гэж бодсон. Юм Швейцар болон Швейцарт амьдарч байгаа юм. Гэхдээ юу гэж бодоод байгаа шүү дээ. Одоо Франц ч байна уу, Швейцар ч байна уу, ер нь хаач байсан гэсэн хороол
ямар нэгэн том хотын юм бол хороол бас янз янз байгаа. Дүүрэг шал ондоо тий. Яг үнэ. Энэ дүүрэг рүү жоохон хэцүү дүүрэг рүү уугаар байдаг шүү дээ үгүй тий. Одоо манай өмнө амьдарчсэн дүүрэг амар эвгүй дүүрэг байхгүй. Тэгэл бид нарыг анх тийш нүүх чинь гэж яхад хүн болгон сонсчвал толгоос гэрчсэн байхгүй. Эвгүүдээ эмэгтэй хүн бол оройд явахгүй дээ. Хүүхд чинь буруу хүүхдүүдтэй нийлж хүдээ гэл амар их тамхиг татдаг газар шүү гэл хүн болгон тэгдэгсэн. Тэгээд тэндээс нүүрчээд одоо бид нар өмнө тэнд амьдарчсэн гэх тийм үү гэд бүр тэгээд байхгүй. Одоо байгаа дүүрэн болохоор харцангуй гайгүй 50 дүүрэг юм шүү лээ. Тэгээд тэр стайгуу бас үнэ юм лээ. Тийм дүүргээрээ уусаа байгаа л та. Тий. Бидэд найзуудаараа би нөгөө нэг хин нэтэртэй, Сэгэ нэтэртэй юунаас Женевээс наашаа Алмас руу орох гэж явжсэн. Бид Женевд гарчаад нааш Алмас руу харих гээд төрүүлээ явжсан баха. Тэгсэн чинь манай тэр хөрхө шинж олооч л та дөнгөж харээд та хүнс. Тэгсэн чинь тэр ингээл за биста одоо бензин ингээл нөгөө наан бид нар хил гарахаас өмнө наан Швейцартаа ингээ бензин ээж байгаа хгүй. Тэгсэн чинь нөгөө саллах амбан чи юугаа төрөвчээ юун дээр тавьчаад нөгөө гарч таацаа мацаа гэж бодлоо төрөвчээд одоо нөгөө бензин идэг юм дээр нь орхичоод явчихгүй юу. Тэгээ Франц руу ингээ явжсэн нөгөөдөг чи хөө яа төрөвчөө марч тэгээд тэгээ буцаж эргээд очиод ясан чи ашгүй төрөвч нь байсан. Тэгсэн чинь нөгөө хамт хажууд явсан доор ялж байгаа хгүй. Одоо Алмас чи надгаа алдсан бол яг орхисон бол яг одоо ирэх чинь байхгүй байгаа гэх. Тэр бас нэр юу байсан шүү. Нөгөө коп штэ. Коп гэдэг дэлгүүр тэр дэлгүүрт нүг ингээд өөрөө нөгөө мөнгөө игээд өөрөө төлбөр төлдөг касс юм шиг байдаг штэ. Би тийм нэг удаа нэг юм 2 л 3 юм авчаад 100 франк хийгээ заяа. Хариултахгүй. Тэгээд уцаар ярьж байгаа байхгүй. Уцаар яриад талжганаал тэгэл миний хариулт мөнгө 80 франкчлаг гарч иж байгаа байхгүй. Тэсэн чинь би талжгаж байгаа нөгөөдгөө мартаг гарцсан. Ийхүүр. Зоос моостай заяа. Тэр чинь ингээд нэг 50 франк, нэг 20 франк, нэг 10 франк ингээд гараад ирсэн заяа. Тэгээд би ингээд харсан байхгүй тэрийг. Тэгээд тэр доор зооснууд байсан. За нэг 2 3 франк лээсэн. 2 франк 34 цент мэд ч юм уу заяа. Тэгээд би ингээд харсан ирсэн нөгөө нэг юмнуудаа ингээд авч торж моролж байгаа. Тэгээд ингээд талчин ноцоор яриа гарцсан заяа. Тэгээд ажил руугаа ороод ажлыг байхгүй ажил руугаа бүр ороод ингээ суугаад нэр на гэл нөгөө нэг хүнтэйгээ яриад тэгэл ингээл карма үгүй тэгээд нэг нөгөө үйлчлүүлэгч авчаад тэгээд хариулт өгөх гээд бүр хийж мэж дуусчаад тий чи цаг гарan болж байгаа шүү дээ би 30 минутын савсарчилгаа аваад нэг үйлчлүүлэгч хийгээд болоход чинь цаг болно тэгээд цаг 30 минут болж байгаа тэгээ би ингээд хариулт нөгөө нэг тэр хүн надад бүхэл мөнгө тий би нөгөө надад 30 франк байгаа гэд тэг ингээ камс бэдгүй төрөвч амлахс бэдгүй гинт юу илээ гэснэ яана гэл ингээ сандраалцаа юу гэсэн чинь нөгөө хөгч бас сандсан яасан бэ тэгээ би гэсгүйгээл коп руу орол тэгээ нөгөө угаасаа машин дээр байхгүй шүү дээ тэгэл би ингээл хотолт өчрөө ингээл амар гөлгөнүүдээр хараал би энд ингээ хариулт өгч гэсэн чинь чи нөгөө авсан юмнууд авчир гэдэг тохиол чам тикет байгаа юу гэ тэгээ нөгөө нэг автомат машинаас тикет авахгүй гэх юм би авахгүй гэд тэгээд чид бол авсан юмнуудынхаа тикетийг аваад би тикет авахгүй гэсэн чи тэгээ одоо яаж мэдгүй яхаа энд нэг мөнгө байх нь байсан л та гэд хэдэн төгрөг байсан гэдэг би 80 франк л гэсэн чи таарч ин л та гэтээ би чамаа гэж яаж мэдхий ингээд тэгэл би юу авсан байсан бэ нөгөө нэг ажилдаа хэрэглэх нөгөө хүмүүн чихдэг цэвэрлэх хүмүүн тэр мэрийг авсан байсан тэгэл би би авсан юмнууд би мэдж байгаа гэд тэр нөгөө салбитаг баха хүмүүн яг хоёр хоёрыг барьсан заяа тэднийг яг буцаад дор дотор хэдрийг би авсан гэд тэгээд тэгсэн чи за окей гэд тэнгууд тэр нөгөө копи машин бас юм дээр ч юм уу хажуу талдаа ч юм нэг юм жижиг камертай юм шиг л. Тэгээд яг энэ камерыг шүүж үзэж болно. Гэхдээ яг чиний авсан юм чинь байгаа юм чинь. Тэгээд би копийн тор мортон бариад очиж байгаа шүү. Тэгсэн чи за тийм юм мөнгө өгсөн. Тэгэхээр тэр миний мөнгө хүн авах гэсэн юм шиг лээ. харчаад Эсвэл харчаад авчиж өгч байгаа. Тийм харин тийм. Тэрнээс биш ингээд дараагийн миний араас машин дээр очсон харчаад ямар тэнэг гар вэ? Ямар тэнэг Аз гэдэг мөнгө авчихыг өгсөхгүй шүү. Тийм. Тэг би болохоор чи энийг авсан юм өөр хүн чамд өгсөн юм гэж асуугаагүй л тээ. Тэгэл ямар ч юм мөнгө байх нь байсан. Тэгтээ би чамаг гэж мэдгүй шүү дээ. Угаас өмнө шүү. Тийм үнэ шүү дээ. Тэгэл би тэгээд би 80 франк болж авсан юм байна. Азтай л юм да. Азтай байгаа. За тэгвэл өнөөдрийн гоё хөгжилтэй гоё олон талаас зөндөөл юм ярьлаа да тий. Олон талаас зөндөөл анакны юм ярьлаа. Лаврт бас юм ярьлаа. Гинэ юм байна. Тий. За би бол дахиж хизээч хүний байрны төлгөөр авчаад мөнгөгүй гэхгүй. Гэхдээ ер нь ямарваа нэг юм дээр те эхлээд мөнгөө хийчихээ. Тэгээд ялангуяа одоо нөгөө
мөнгөө бэлнээр өгч. Эсвэл бол нөгөө реагаар ч юм уу тийм монограмаар явуулчих тэр гэдэг чи ямар ч хаас одоо нөгөө ямар ч одоо бичигдэхгүй те тэрийг ч дараа нь шүүгээд ингэж яах боломжгүй юмар мөнгө хизээч шилжүүлэх эсвэл юм л. Тийм. Бас сонсож байгаа хүмүүс мөн тэрийг бас туршлага болоод авчихгүй дөө тийм ээ. Тийм. Тэгээ ер нь бол яг хүний хэрэгцээ сэтгэл хөдлөлтөөр л тоглолтууд явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэг хүн чинь яг нөгөө өөрт нь хэрэгтэй байгаа юм амархан олдох гээд янгууд л нөгөө эргэлзэх үндэс байсан ч гэсэн битгий тийм байгаасаа гэдэг сэтгэлээрээ ингээд гайгүй ах гэд ингээд яачих байгаа байхгүй. Яг тиймэрхүү маягаар. Бас Монгол хүмүүс чинь тэгдэж нөгөө амны бэлэг бэлэг гэл. Гар өрөөл баг. Тийм баг наа чи лөөр юм гэрээ шүү. ээждэг үстэй тийм. Хулгай юм шүү гэх юм бол баг за чи юунда худлаа муу амлаад байгаа гэдэг ч юм уу те. Харин ч сайхан ингээд бүх юм цаанаасаа би бол яг тэгсэн байхгүй. Бүх юм харин ч сайхан цаанаасаа таарч байна. Ингээд өстө нэрээ надад ийм сайхан байр олдлоо моллоо. Хүүхдийн сургууль нь яг хажууд заа юм аа гэх тэгсэн чинь үгүй л гэсэн. Тэгээд бас айгүй сайн бодох хэрэгтэй. Тэг би одоо л хизээш нөхртөөгөө ярилцах шийдвэр авахгүй. Одоо ашигсан мэт. Амар ашигсан. За тэгвэл өнөөдрийнхөө дугаарыг ингээд өндөрлөх үү? За өнөөдрийнхөө дугаар ингээд өндөрлөө. Тэгээ дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр тийнтэй гэдэг хэлэхгүй юм. За 1 2 3 Тийнтэй. Окей, интэй гэж л шүү дээ.